За ингээд бидний парад бол зайсангийн яг урд ирсэн байна. Тэгэхээр бидний парадын цуванд бол ганц эмэгтэй жолооч байгаа. Хэн гэдэг вэ? Гана гэдэг Фортуна клубын тамирчин. Тийм. Тэгэхээр манай парад бол 3 клуб оролцож байгаа шүү дээ. Нэг нь Team 11, нэг нь Black Team, нэг нь Фортуна тийм ээ. Тэгэхээр Фортуна хичнээн хүмүүс одоо гишүүнээр байдаг байна. За манай Фортуна клуб нь 13 гишүүнтэй. Тэгээ одоо 2 дахь жилдээ үйл ажиллагаа явуулаад амжилттай явж байна. Иймэрхүү арга хэмжээнд бол байнга оролцдог. Тийм манай хугасаа нөгөө ийм нийтийг хамарсан бас тийм залуучдын оролцоотой арга хэмжээнд оролцдог. Дуртай. Тэгэхээр бидний өнөөдрийн парадын сэтгэл юу нь ямар вэ? Ямар зохион байгуулалттай болж байгаа санагдаж байна? Өмнө янз янзын параданд явж ирсэн л та. Тэгээд энэ хамгийн гоё нь санагдаж байна. Бүгдээрээ амар зохион байгуулалттай. Тэгээд айгүй гоё олон машинууд байна. Тэгээ хүмүүс ч айгүй их дэмжиж байна. Тэгэхээр энэ одоо арга хэмжээг хүндэтгээд ингээд өөрийнхөө гар бие оролцоод хүрэлцэж ирсэн маш их баярлалаа. Ингээд залуусаа оролцоод маш хэрэгтэй байгаа энэ үед бол өөрийнхөө хувь нэмрийг оролцсон маш их баярлалаа. Тэгээ яг хоо мэдээж залуу хүмүүс шинэ Улаанбаатар төлөө хамтдаа. I love New UB маань үргэлжлэсээр байна. Тэгэхээр залуусын эрхчлээ парад маань зайсан дээр ирээд байна. Ингээд бидний парадтай зүг бас эсэд явсан хоёр охинтойгоо ярилцлага хийх гэж байна. Сайн уу? Энэ өдрийн мэндийг хүргэе. Танд ч гэсэн энэ өдрийн мэндийг хүргэе. Тэгээ өөрсдөө танилцуулах. Намайг Дэлгэн гэдэг. Намайг Намуна гэдэг. Тэгээд өнөөдрийн парад хэр санагдсан бэ? Үнэхээр гайхамшигтай. Одоо ингээ ийм парадууд те. Үнэхээр таалагдлаа. Тэгээд өргөөгөөс ингээ дагаад ирсэн машинтайгаа тэгээ ер нь маш цаашдаа ийм парад дээр дахин хийгээсэй гэж байна. Залуучуудад чиглэсэн гоё ажлууд санагдаж байна тийм. Ирээдүйд ер нь Улаанбаатар хот маань ямар хасаж боддог вэ? Одоогийн Улаанбаатар хот хэр санагддаг вэ? Одоо маш сайхан санагддаг. Гэхдээ одоо залуучууд маань илүү хөгжиж хогоодгийн аяасаа тэгээд орчноо цэвэр айлгасаа гэж хүсэж байна. Хүн болгон цэвэрхэн байвал хот маань бас цэвэрхэн болно тийм ээ. Тэгээд ерөнхийдөө бол охтуудтай бас амжилт хүсье. Бид нарыг бас дэмжиж араас цог бидний игнэнд дэсэж явсан та хоёрт маш их баярлалаа. Тэгээд хичээл сургуульд өндрөөсөн дээр амжилтыг хүсье. Баярлалаа. I love you UB. Black Team болон Bandit Crew гэдэг бүх клубын залууслаа маш их баярлалаа. Хотод замтай залуучууд барайлаг хүүхдүүд зарайлаг зах их хотод зэмэрхэн байлаг нэг нийтээ нийтээ хотын илүү аз цагаат айгд Улаанбаатарын миний хүчлөө ухаанаас цагаасаа би утаагаар амьсгалсан удаач гэсэн Улаанбаатар хот миний өдрөсөд төвчд дэвшин энэ маш хөрхөн готомчдод байхгүй гэсэн газар хөшөө догшиж ихч болохгүй ухаанаас цагаасаа би утаагаар амьсгалсан удаач гэсэн Улаанбаатар хот миний өдрөсөд I love New UB-гийн одоо парад маань маш амжилттай болж өндөрлөө. Энд бол Black Team клубийн хүмүүс идэвхтэй мундаг оролцсон. Тэгээд гой гой дрифтүүдийг бас үзүүллээ шүү дээ. Тэгэхээр өөрийгөө танилцуулахгүй клубийн талаар бас үзэгчтэй танилцуулбал. За намайг Ганзар гэдэг Black Team клубийн гишүүн. За энэ хөө параданд манай болохоор ерөнхийдөө I love my new UB гэдэг те UB гэдгээр орж байгаа. Энд агуу тийм бидний санаа сэтгэл агуу нийлцэн. Тэгээд залуучуудаа уриалаад инээмсэл тавтай амьдрал хаяа
За өрөө бол юм байгаа. Тэгээд хамгийн гол нь асуумаар энэ л энэ бас байгаа залуучуудаас бол өөрөө онцгороод их гоё дрифтүүдийг үзүүлээ те. Энийг хаана яаж сороо. За одоо би машин бариад 5 жил болж байна. Тэгээд яг дрифтүүдийг нь урсгалаар яваад хичээлээд 2 жил болж байна. Энийг ерөөхдөө явахаар YouTube-с үзчихсэн. Тэгжээс сурсан. Тэгэхээр залуус бид нэр бол нийлээд санаачтаад санаа нэгтэйгээр нэг зүрхтэйгээр те бүгдээр юм хийвэл одоо ингээд ийм амжилттай болдог гэдэг үлгэр дуураилыг бид нар бас үзүүлж чадлаа. Өшөө дараагийн ажлууд бид нарыг бас хүлээж байна. Энд дээр бас хамтарч одоо телевиз үзэж байгаа залуус маань бид нартай бас нэгдээсээ. Тэгээ маш гоё зүйлүүд бүгдээр хийх болно. Ингээд чамд болон санаа клубийн хамт олон маш их баярлалаа гэдэг юм. За баярлалаа. Залуусаа маш их баярлалаа. Ингээд бидний энэ удаагийн дугаар их өндөрлж байна. I love you UB Аппарат. Улаанбаатар хотын хүн амын тоо дэлхийн хотын тоонд жагсна. Харин Улаанбаатарчуудын ухамсарын төвшин дэлхийн стандартаас хол зөрнө. 2 машины урд гарвал 1 секунд хожих боломжтой. Харин үүний эрсдэлтэй тал нь юу вэ? Та сайн бодоор. Өөрчлөлтийг өөрөөсөө. I love smile in UB.